ажлын бизнес уулзалт хийж маш их асуудлыг цуг шийдсэн гэж байна. Тийм учраас би миний итгэл үнэмшил нэмэгдсэн гинэ. Тэрнээс хойш миний итгэл үнэмшил нэмэгдсэн гэж байна. Расскажите, пожалуйста, про Максима Сахарова. Вы встретились с Максимом Сахаровым? Насчет Максима Сахаров, мы когда в круге столе сидели, я задавала, говорю, как можно доверять на это банк, да, вот, что, какие вы нам гарантии даете. Он, когда мы первые зашли, он сказал, пока никакой гарантии нету, но в течение 1,5 года очень много документов сделали, все по-юридически. И вот после этого у нас доверие пошло, и поэтому у нас все народу сейчас зашли. Кто зашли с первого дня, уже 400% деньги зарабатывали. Сейчас я перевод сделаю. За тэгээд Максим Сахаровтай тавуулсан уу гэж асуулаа гэсэн. Би Максим Сахаровтай бичлэн уулзаад жил 5 сарын өмнө уулзсан гэж байна. Эхний уулзалт. Тэгээд жил 5 сарын өмнө би Максим Сахаровоос асуусан. Та нар ямар баталгаа өгөх юм бэ? Яг биднэрт ямар баталгаа өгөх юм бэ гэхэд бид нар бол яг одоо бол баталгаа өгч чадахгүй. Яг жил 5 сарын өмнө тэгж хариулсан юм байна. Гэхдээ нэг жил 5 сарын хугацаанд бол бид нар хангалттай бүх бичиг баримтуудыг хийнэ. Маш олон зүйлийг бид нар хийнэ гэсэн. Ингээд бид нар нэг жил 5 сарын хугацаанд одоо ингээд ажиглаж бодит байдлыг харахад бол үнэхээр яг Максим Сахаров хэлсэн амдаа хүрсэн учраас өнөөдөр бидний итгэл бол улам одоо өндөр байна гэж байна. Дээрээс нь нэмж хэлэхэд бол одоо анхны тэр үед итгэж хөрөнгө оруулсан хүмүүс бол тухайн хөрөнгө оруулалтаа 400 дахин үржүүлсэн гэж байна. Расскажите, пожалуйста, вот я узнала, что вы своей дочери аккаунт открыли, дочке. Когда, сколько ей лет было, какой результат? Я всем советую сейчас в дальнее время открыть. Даже у кого года нету ребенка, откройте аккаунт каждому, электронную почту под себя откройте. Каждому по $500 даже положите от 3 до 5 лет, будет 147 тысяч долларов отработает. Потому что мы уже точно видим, почему? Потому что день за днем уже растет, BFI растет, мы уже видим. Да. Би ингэж асуулаа. За таны нөгөө хүүхдүүдээр одоо хүүхдүүд дээр та аюух ер нь одоо маш олон хүүхдүүд дээр данс нийт юм бэлээ. Тэр талаараа яриач гэхэд бол ер нь бол бид нар бол бүх хүүхдүүд дээр $500 хамгийн багадаа аккаунт нээсэн гэж байна. Олборлтын машин. Яагаад гэх юм бол 3-аас 5 жилийн хугацаанд тэр тухайн $500 нь $147,000 болохыг бид нар олоод судлаад харсан гинэ. Тийм учраас нэг настай хүүхэд хүртэл данс нээгээч. Нэг настай байсан ч нээж болно гэж байна. Тэгээд $500 дансаа нэгээд олборлтын нэвтрүүлээд 3-5 жил орчих гэж байна. Тэр хугацаанд $147,000 болно гэж бид нар тооцоо бол гаргацсан. Яагаад гэх юм бол BFI өдөр болгон үнэн өсөж байгааг та хэд хүртэл харж байна гэж байна. Тийм учраас энэ боломжийг битгий алдаарай гэж байна. Расскажите, что бы вы пожелали бы монгольским агентам, потребителям, новичкам, вот что бы вы о себе сказали? Я всем желаю, чтобы ни капельки не сомневались. Почему? Потому что уже у нас все юридические документы уже почти есть. У нас уже наш народ проверяли даже и за 1,5 года 100 раза, да? Сравнение, чем другие компании. Это у нас банк мировой. Поэтому кто даже сейчас заходит, все будут самые счастливые. Почему? Потому что еще есть впереди 6,5 года, да, вот. В течение 6,5 лет люди будут очень богатые. Би асуулаад та ингээд манай монголчуудад яг өөрийнхөө чин сэтгэлээсээ зориулж өгөх үг байна уу? Одоо танд хэлэх зүйл байна уу гэж асуулаад тэгэхэд бол хэлж байна. Би бол монголчуудад зориулж хэлэхэд бол одоо нэгч тусал бити эргэлзээр гинэ. Одоо эргэлзэх шаардлага байхгүй болсон гэж байна. Бид нэр ч гэсэн нэг жилийн хугацаанд манай ард түмэн ч гэсэн энэ банкыг хангалттай судалсан гэж байна. Яг өнөөдөр зах зээл дээр бол яг энэ банк шиг энэ чинь банк шүү дээ гэж байна. Энэ банк шиг төсөл бол байхгүй гинэ. Ийм найдвартай, ийм алсын хараатай, ийм тогтмол үйл ажиллагаанд төсөл байхгүй учраас та бүхэн маань эргэлзэхгүйгээр харин одоо орж байгаа хүмүүс азтай гинэ. Шидлив гэдэг чинь аз жаргалтай хүмүүс гарч ирнэ. Яагаад гэх юм бол бүхэд бүтэн 6 жил
тэр хүмүүс олборлолтоо хийн шүү дээ гэж байна. Расскажите результат вашей дочери. Помните, вот ваша дочка, вы начинали вот по чуть-чуть добавлять аккаунт. Вот у вас дочки есть аккаунт. Да. Расскажите результат. Сейчас вам очень повезло. Вот. Сейчас очень легко зайти. Почему? Потому что вам не надо проверять. Уже 1,5 года очень хорошо работает. Поэтому я сначала открыла свою дочку $250, потом сверху добавляла. Сейчас у нее $5000, но отработал уже $103 000. И за год. Да, вы что? Би тэгээд нэг зүйлийг хэлмээр нь одоо ингээд Гео банкнд орж байгаа хүмүүс бол одоо байгаа хүмүүс бол маш шаттай гэнэ. Яагаад гэх юм бол одоо бүх юм нь нотлогдоод батлагдсан учраас одоо эргэлзэх яах бол миний одоо мөнгө маань яах бол гэж айх шаардлага болсон гэнэ. Жишээ нь би жилийн өмнө охин дээрээ $250 аккаунт авсан гэнэ. Өөрийнхөө охин дээрээ. Тэгээ $250 аккаунт аваад багаар нэмсээр хагаад миний охины аккаунт маань бол $5,000 аккаунт болсон гэж байна. Тэгээд тэр $5,000 аккаунт нь нэг жилийн хугацаанд $103,000 хийж гисэн гэнэ. 103. Поздравляю вашу дочку, вашу семью. Очень хороший результат у дочери. А как агент, вот скажите, как... Спасибо. Кристина, еще раз объясни людям. У меня дочка 11 класс закончила, год назад положила $5000, уже $103 000 отработал, да? Она поступила в Чехию. У нее сейчас все расходы закрывает свой счет. Я ей деньги не даю. Всего $5000 положила, от 250 выше. Теперь у нее до конца жизни будет свои деньги. За би ингээд дараагийн асуултыг асуух жидэл манай хүн зогсоож байна. За саруулаа чи яг энийг л ойлгуулад өгчих гинэ. За би энийг та бүхэнд орчуулж өгье. Би охин дээрээ жилийн өмнө $250 аккаунт нээсэн гэж байна. Миний охин 11-р анги байсан. За ингээд 11-р ангийн охиндоо би $250 аккаунт нээгээд багаар нэмсээр хагаад би $5,000 гэсэн гэж байна. $5,000. За ингээд $5,000 болгоод тэр $5,000 нь болохоор одоо $103,000 болсон байгаа юм байна. За ингээд энэ жил миний охин оюутан болж байгаа гинэ. За оюутан болоход миний охин Чехэд их сургуульд орж байгаа гинэ. Төлбөртэй сургуульд. Тэр Чехийн сургуулийн бүх төлбөрийг энэ аккаунтанд төлсөн гэж байна. Одоо энэ мөнгнөөс төлсөн. Цаашлаад ярих юм бол миний охины ирээдүйд насан туршдаа идэх мөнгө нь энэ дансанд байгаа. Яагаад гэх юм бол дахиад 6 жилийн хугацаанд энэ мөнгө хийж учраас одоо миний охин мөнгө олох шаардлага болсон гэж. Получается, ваша дочка уже все обеспеченная. Ваша дочка уже обеспечена будущее у нее. Будущее обеспечено у дочери. Да, сейчас я уже все, ей больше деньги не даю. Ей открыла карточку, она уже сама оттуда деньги, сколько ей нужен, сама воспользуется. Представьте, сейчас только всего лишь год 5000 отработал, 105 000, вот 103 000 будет еще до 6,5 лет работать. Ей не надо дохода, она как учебу своей закончит, у нее еще квартиры, машины, и на остальные нужды еще будет деньги. Ей не надо никакой деньги, не надо нигде работать даже. Но она пусть работает, учится. Это лишние деньги никогда не мешает. За ингэж байна. Одоо ингээд охин болохоор $103,000-оор Чехийн сургуульд мөнгө төлөөд ойр зургийн тэгээ картын нэгэд өгсөн гэнэ охиндоо. Тэгээд тэр картанда охин хэрэгтэй мөнгөө багаар өөрийн хэрэглээнийхээ мөнгийг карт руугаа татаад тэгээд надаас би охиндоо 1 төгрөг өгөхөө болсон гэж байна. Оюутан охиндоо 1 төгрөг өгөхгүй. Одоо эн чинь эхний жил тэр 5,000 чинь 100,000 хийж өгсөн. Дараа жил хэдэн төгрөг хийж өгөө. Тэрний дараа жил хэдэн төгрөг хийж өгөө. Тэгэхээр миний охин сургуулаа төгсөхдөө байртай машина авчна. Тэгээд амьдралдаа